Арамын сонсогчдоо өнөөдрийнхөө дэгжин зүрх нэвтрүүлгийг танд хүрэхэд бэлэн боллоо. За ингээд өнөөдөр бид дэгжин зүрх нэвтрүүлгээрээ хүүхдийн тоглоомын тухай тэгээ бас яг энэ тоглоомыг хэрхэн зөв сонгох хэрэгтэй, бид нэр ер нь хүүхдийнхээ тоглоом дээр юу юун дээр анхаарах ёстой тухай бас ярилцъя гэж утсан байгаа. Тэгэхээр эцэг эхчүүд бид нар бүгдээрээ хүүхдэд тоглоомоор дамжуулаад маш ихээр хүмүүжилт нөлөөлдөг гэдгийг мэдж байгаа. Тийм учраас тоглоомыг зөв сонгох нь маш чухал. Тоглоомыг зөв арга гантай хэрэглэх нь чухал. Хүүхдүүд маш амархан тоглоомноос уйддаг. Энэ үед бид нэр бас яах хэрэгтэй вэ гэдгийг бас өөрийн гэсэн гаргалгаатай байх хэрэгтэй байдаг. За тэгвэл өнөөдрийнхээ нэвтрүүлгийг онцгойлоод хүүхдийн тоглоомын тухай судалгааны үндсэн дээрээс судалгаан дээр суурилсан мэдээллүүдийг танд хүрэхээр бэлэн болсон байгаа. За ер нь хүмүүжил, хөгжилд яахан аргагүй маш их нөлөө үзүүлдэг болохыг бид нэр энгийн яриан дундаач амьдрал дээрээ ч олж харж мэддэг. Дээрээс нь нэг албан ёсоор судлаачид ч гэсэн тогтоосон байдаг. Тэгэхээр тоглоом нь хүүхдийн оюун ухааныг хөгжүүлж, зөв хүмүүжилтэй болох эрүүл чирэг, сэргэлэн цаваа өсөж хүмүүжихт нь ихээхэн чухал үүрэгтэй гэдгийг судалгааны үндсэндээс гаргасан байдаг. Дээрэс нь тоглоом хүүхэд мөлхөх, явах, гүйх, харах, авирах юм хөдөлгөөнүүдэд сургаж идэг. Бас сурсан энэ хөдөлгөөнүүдэд дадлагжуулах, бас зориг самбаатай, төвчээртэй, хатуужилтай мөн өөрийн хүчинд итгэдэг болох, өөртөө итгэлтэй болох гэсэн үгтээс аливаа зүйлсийн мөн чанар, өнгийг таньж мэдэх зэрэгт тус болохоос гадна бусад хүүхүүдтэй ойртох, нөхөрлөх, өөрийнхөө хөдөлгөөнийг залж сурах. Янз бүрийн зүйлсийг тааварлах, эсвэл авьяас сонирхлыг хөгжүүлэх зэрэг маш олон давуу талуудтай бид нар үнэхээр хүүхдтэй тоглоомоор дамжуулах, хүүхдтэй ямар авьяастай вэ гэдгийг хүртэл олж илрүүлэх боломжтой байдаг байна. За тэгвэл тоглоомын үүрэг зориулалтаар нь ангилдаг гэж байна. Тэгэхээр үүнд юу ангилсан байдаг вэ гэхээр танин мэдхүй нэгдүгээрт, хоёрдугаарт нь биеийн хөгжил, гуравдугаарт нь хөдөлгөөнийг хөгжүүлэх, дөрөвдүгээрт нь орчин тойрон болон байгаль шинжлэх ухаан, техникийн элементүүдтэй танилцуулах, тавт нь зохион бүтээх, урлаг, хөгжим, уран сайхныг нь хөгжүүлэх гэсэн ийм 5 ангилалд хуваадаг байх нь. Тэгэхээр хүүхдийг бид нэр яг танин мэдхүйг нь хөгжүүлэе гэж бодож байна уу? Таны хүүхэд яг биеийн хөгжил дээр нь анхаарах тоглоомуудыг та авч өгөхийг хүсэж байна уу? Эсвэл та магадгүй зохион бүтээх тал дээр бүтээл сэтгэлгээг нь улам илүү хөгжүүлье гэж байгаа бол та энэ дараах байдлаар ангиллуудаар та өөрийнхөө хүүхдийн хүмүүжилт тохирохойц тоглоомуудыг авч өгөх боломжтой байх. За тэгвэл хүүхдийн тоглоом шаардлага хангасан байх ёстой гэдгээр бүх эцэг эх нар дуу хоолой нэгтгэн уралдан ярилцгадаг. За тэгвэл ямар шаардлагуудыг хангацсан байх ёстой юм бэ гэдэг дээр асуулт гарч ирнэ. За тэгвэл нэгдүгээрт биед нь харшлах ямар нэгэн хорт бодисын нөлөөгүй байх шаардлагатай. Хоёрдугаарт нь угааж цэвэрлэхэд хялбар материалаар хийгдсэн байх хэрэгтэй. Гуравдугаарт нь хүүхдийн гар, нүүр, нүдийг гэмтэх хурц үзүүргүй байх шаардлагатай. Дөрөвдүгээрт нь сэтгэггүй хөгжүүлэхэд зориулагдсан байх шаардлагатай. Хөгжингүй орнуудад тоглоомын тухай импортын асуудалд онцгой анхаарч лабораторийн шинжилгээнд хамруулан хүүхдэд хор хөнөөлөх гэж үзсний үндсэн дээр өөрийн улсын стандартад нийцэх юм бол импортлох, худалдаалах зөвшөөрөл олгодог байна. Хүүхэд альва химийн бодисын нөлөөлөлд илүү өртөмтгий байдаг. Тэдний бие организм ялангуяа дархлаа бол маш хэлбэлзэж байдаг. Тийм болохоор бага хэмжээний хортой зүйл байсан ч хүүхдийн өсөлт, хөгжилд сөргөөр нөлөөлөх бүрэн болцсошгүй. Тийм болохоор
Зөвхөн ингээд одоо нөлөөлөө зогсохгүй, ялангуяа муугар нөлөөлөө зогсохгүй, зарим хүүхэд өөрөө мэдлгүй эцэг хэн ч анзааралгүй байж байтал харшилтай болчих гээд байдаг. Тэгэхээр харшилтай болсноор хүүхэд эрүүл мэндээр хохироод зогсохгүй, дээрээс нь сэтгэл зүй байдал ч гэсэн аяга тогтворгүй хэцүү байдалд хүрдэг байгаа. За тэгвэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар жилд 15-аас доош насны 35 мянган хүүхэд ямар нэгэн байдлаар химийн хорт бодисын нөлөөллөөр амнасаа алддаг гэсэн судалгаа байдаг. Бас түүнээс хэд дахин олон хүүхэд химийн бодисын хурц болон архаг хордлоход өртсөөр байгааг бас дурдсан байдаг. Тэгэхээр хүүхэд химийн бодисын нөлөөлөлд насанд хүрсэн хүмүүсээс илүү өртдөг гэсэн судалгаа гэж хэлж болно. Яагаад гэхээр хүүхэд ихэнх хэвлэлд өр хөврөл байх үеэс л ихсээрээ дамжаад химийн бодисд өртөж эхэлдэг. Зарим төрлийн химийн бодисууд нь яраа хүүхдийн голд хичээл болох ихэнх өхний сүнд их хэмжээгээр хуримтлагдсан байдаг. Тэгэхээр яраа хүүхдийн бие мах бодин химийн бодисоос хамгаалах түүнийг хоргойжуулах механизм хөгжөөгүй байдаг байгаа. Тэгэхээр хүүхдийн тарих болон эд эрхтний тогтолцоо нь байнга өсөж хөгжиж байдаг. Бас дээрэс нь ямар нэгэн гэмтэл хордлоход маш эмзэг байдгаа гэдгийг байнга бид нар санаж байх хэрэгтэй. За тэгвэл нярай хүүхдийн амьсгалалт хурдан хоолтын хэмжээ нь биеийн жинтэй харьцуулахад насанд хүрэхстээс харьцангуй их байдаг байгаа. Тэгэхээр үүнээс шалтгаалаад ус, хүнс, агаар гэх мэт одоо тэр зүйлсээр дамжуулаад химийн бодис төртөх нь дагаад их байдаг гэсэн үг байгаа. Тэгэхээр хүүхэд гадаа тоглож ихэнх цагийг өнгөрөөдөг насан дээр бол тэдний тоглож буй орчин хүнд металл, пестицидээр бохирдсон байх тохиолдолд хорт бодисд өртөх магадлалт тэр чинээгээрээ их болдгоо гэсэн үг. За тэгвэл бага насны хүүхдүүд гэр ахуйд хэрэглэгддэг цэвэрлэгээний шингэн, буудаг, гоо сайхны хэрэгсэл, бусад ахуйн хэрэглээний химийн бодисуудад өртөх эрсдэл ч гэсэн ингээд харах юм бол өндөр байдаг гэж ойлгож байна. Тэгэхээр химийн бодисын хор хөнөөлийн талаар хүүхэд мэдлэг багтай байдаг нь химийн бодисд өртөх эрсдлийг ч гэсэн мөн нэмэгдүүлж байдаг. Тэгэхээр эцэг эхчүүд ч гэсэн зөвхөн хүүхэд мэдлэг багтай, мэдээлэл багтай гэж зогсохгүйгээр эцэг эхчүүд бид нар өөрсдөө бас хүүхдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг маш сайнаар анхаарч явах хэрэгтэй байдаг. Тийм болохоор ялангуяа хүүхдийн эрүүл мэндэд хортой элементүүдтэй хүнсний бүтээгдэхүүн ч юм уу эсвэл ямар нэгэн эд зүйлсийг бид нар хоол таах хэрэгтэй. Зарим тохиолдолд охтууд угаасаа тэгдэг юм чинь гээд ээж нар, эгч нар ч юм уу те гоо сайхны бүтээгдэхүүнээр заримдаа тоглоулах тохиолдол гардаг. Тэгээ энэ тоглоулж байгаа тохиолдолд үнэхээр хүүхэд тань аюулгүй орчин тоглож байгаа юм. Үнэхээр тэрийг амандаа хийгээд ч юм уу те түүнээс шалтгаалах одоо химийн бодисд өртөхгүй байгаа гэдэх баталгааг та үнэхээр найдвартайгаа хүү гэдгийг бас өөрөөсөө асууж иж хүүхдүүдэд тийм орчинд байлгаарай гэж хэлэх байна. За хоёрдугаарт нь болохоор судалгааны үр дүнгээс танд бас дахин нэмж танилцуулахад судалгаанд нийт 62 ширхэг тоглоомыг хамруулж үзсэн байдаг. Тэгэхээр Монголын тоглоомны зах зээл дээр байгаа 62 ширхэг тоглоомыг гэж та ойлгож болно. Тэгэхээр энэ тоглоомнуудаас 98% нь бүгд найрамд хятад ард улсын бөгөөд Монгол улсад худалдаалагдаж байгаа ихэнх хүүхдийн тоглоом нь бүгд найрамд хятад ард улсаас импортлогдож байгааг олж мэдсэн байгаа. Тэгээд хөнгөн цагааны хувьд болохоор одоо жишээлх юм бол буунд 8338.4 одоо хэмжээгээр нь мега одоо килограмм бүрт ийм хэмжээний орцтой байна гэж байгаа. Тэгэхээр энэ нь юу вэ гэхлээр одоо зөвшөөрөгдсөн хэмжээнээс 1.5 дахин одоо их байна гэсэн үг байгаа. Тэгэхээр ер нь яг хүүхдэд одоо зөвшөөрөгдсөн тоглоом доторх одоо эрдэс бодисын хэмжээг бид нар маш зөв одоо олж мэдж байх хэрэгтэй байгаа. Тэгэхээр бидний хувьд ч гэсэн хүүхдүүдийнхаа тоглоомд 8330.4 одоо
мегаграмм гэж унших юм байна те. Энгэ килограмм тутамд гэж харах нь. За кадмийн хувьд болохоор эрзэнэм одоо тоглоомнууд байдаг. Зөвшөөрөгдөх хэмжээнээс 1.3 дахин их байсан. За энэнд одоо эрзэнэм барын хувьд бол 1.3 байхад эрзэний ирвс ч юм 1 дахин их юм. Ер нь эрзэнэн тоглоомнуудад кадмийн орц их байсан байгаа. За хромын хувьд болохоор шарчгнуур тоглоомонд 1 дахин их эмийг бид нар маш их халбагдаж өгдөг хүүхдийн одоо эмийг дагалдаж ирдэг халбанд 1.3 дахин их хром агуулгадаж байдаг нь тодорхойлогдсон байна. За дээрэс нь эрзэнэн тоглоомын одоо мэлхийний хувьд гэх юм бол бас өнгө будаг ихтэйгээс шалтгаалаад 1.4 дахин их байгаа. Улбар шар одоо 8 ч юм эсвэл хэтэрхий тод өнгөтэй тоглоом байх тусмаа 1.7 дахин гэх мэт олон байгааг анзаарсан байна. Ажиллаж гарч ирсэн. За өгж бол хүүхдүүдийн хувьд маш их хэрэгэлдэг зүйл байгаа. За өгжин талаар 1.7 дахин их байгаа. За хуванцар одоо тоглоомд пластик тоглоомонд болохоор 1.2-оос 2 дахин их одоо стандартаас их гэсэн хромын хэмжээ гарсан байгаа. За хар тугалгын хувьд болохоор бас нэлээд өндөр гарсан байгаа. Хар тугалгын хувьд болохоор янз бүрийн баатрууд их үед тоглодог те. Spider-Man ч юм уу эсвэл Batman ч юм уу хүүхдүүд маш ихээр баатруудтай тоглоомыг тоглодог байгаа. Тэгэхээр энэ баатруудтай тоглоомонд хар тугалгын хэмжээ болохоор 1.2 дахин их хар тугалга илэрсэн гэсэн судалгаа байгаа. Ачаатай машин за ялангуяа хүүхдүүдийн хувьд бол цэргийн за мөн дээрэс нь янз бүрийн машинуудаар их тоглодог байгаа. За энэ машинуудад болохоор хар тугалгын хэмжээ 1.3 дахин их байгаа. За хар тугалга болохоор дээрэс нь эрзэнэн тоглоомд ч тэр одоо янз бүрийн одоо хатуулаг одоо барихад хатуу хэрнээ эрзэнээс арай зөөлөн тийм тоглоомнуудад болохоор 8.3 дахин их илэрсэн байгаа. За цайрын хувьд болохоор бид нар хүүхдүүдэд тоглохдоо шаар их хэрэгэлдэг байгаа. Шаарнд маш их цайр агуулгдсан байдаг. Тэгэхээр шаарнд болохоор 1.5 дахин зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү 1.5 дахин их илэрсэн байгаа. Харин төмөр машинд болохоор цайр 1.9 дахин их илэрсэн байгаа. Тэгэхээр нийтэд нь хараад үзэх юм бол тоглоомууд дахь өндөр илэрсэн химийн бодисуудаас хром хамгийн их байгаа. За тэгэхээр ер нь дундчлаад үзэхэд янз янзын одоо тэд дахин их гэж гарсан боловч хромын хувьд бол 8 дунджаар хар тугалаг 2 дугаарт орсон байгаа 4 дахин их. За кадмийн 2 дахин их, кадмийн цайр 2 нь ойролцоо байсан. Хөнгөн цагааны хувьд бол арай бага боловч тэгтээ энэ 1.5 2 гэх мэтчлэн нэлээд их хөнгөн цагаан илэрсэн гэдэг утгаараа дунджин нэг боловч одоо хамгийн их эхний 5-д орсон химийн бодисын хувьд бол хөнгөн цагаан бас орсон байгаа. За тэгээд энэ судалгааг одоо нийтдээ 62 тоглоом гэж хэлсэн байгаа. Тэг хүүхдүүдийн хамгийн их тоглож байгаа 62 тоглоом гэж танд хэлсэн байгаа. Нийтдээ энэ тоглоомуудын 26% нь химийн бодис болох хром, хар тугал, кадмийн, хөнгөн цагаан, цайр зэрэг химийн бодис зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр гарсан байгаа. Тэгэхээр үүнээс хамгийн их буюу 50% нь хромын агуулмж өндөр байсан хүүхдийн нүхэн үржих болон мэдрэлийн эдийн хөгжилд нөлөөлдөг болохыг судлаачид дурдсан байгаа. Мөн хүүхдэд харшил үүсгэдэг байгаа. За судалгаанд хамруулсан хүүхдийн тоглоомуудын 25% нь хар тугалгын агуулмж зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр байсан хүүхдийн мэдрэлийн тогтолцоонд өөрчлөлт оруулдаг болохыг олж илрүүлсэн байгаа. Тэгэхээр энэ нь харшил загтнаа үүсгдэггүй. Хэрнээ хүүхдийн мэдрэлийн тогтолцоонд өөрчлөлт оруулчихдаг байгаа. За судалгаанд хамруулсан эрзэнэн
барч юм уу, дээрвс ч юм уу, бар одоо бамруулч юм дэ. Иймэрхүү эрзэнийн тоглоомуудад болохоор кадмиум болон хар тоглох зэрэг хоёр төрлийн хүнд металлын агуулмж өндөр байгаа нь хүүхдийн бөөр, уушиг ба гэз дотор эрэхтэнд сөрөг нөлөө үзүүлэх мөн мэдрэлийн тогтолцоонд сөрөг нөлөө үзүүлэх шалтгааны нэг болдгоо гэсэн судалгаа байгаад байгаа. За тэгвэл эцэг эхчүүдэд зориулаад зөвлөгөө өгөх хэрэгтэй. Бид нэр цаашдаа ямар арга хэмжээ авах вэ гэдгийг анхаарах хэрэгтэй байгаа. Тэгэхээр тоглоомын тусламжтайгаар таны балчир хүүхэд одоо эхлээд ажиглан харж дараа нь хурж гартаа атгаж амандаа хийх зэрэгээр хороотой танилцаж эхэлдэг байгаа. Иймд хүүхэдтэй тоглоом сонгохдоо юуны өмнө аюулгүй байдлыг анхаарах нь хамгийн чухал гэдгийг та санах хэрэгтэй байгаа. Мэдээж магадгүй буруу руу хүүхдүүд сүүлээд аяг тоглож байна. Буруу руу бол маш олон төрлөөр хийгдэж байна. За тийм болохоор гих мэтчлийн хүүхдүүдийн хайртай дуртай одоо урлагийн баатар нь байна гэд хамаагүй авч өгөөд байх нь яг тийм хөнгөн асуудал уу? Эсвэл үнэхээр чанартайг нь үнтэй ч гэсэн та чанартайг нь хүүхдэд сонгож авах нь зүйтэй юу гэдэг асуултыг өөртөө тавьж өгөх хэрэгтэй. За тэгвэл хүүхдийн тоглоомтой хамааралтай хууль зүйн орчин байдгүй гэвэл байдаг байгаа. Олон улсад аль хэдийн одоо зөвшөөрлөсөн, стандартжуулсан тийм хууль зүйн эрх зүйн орчин байдаг. Монгол улсад мөрдөгдөж байгаа хүүхдийн тоглоомуудын стандарт эрүүл ахуйн шаардлагыг заавал мэддэг байх шаардлагатайг эцэг эхчүүдэд анхааруулж байгаа. Тэгээ энийг цаашдаа ч гэсэн бас анхааруулж, сурталчилж, бас дамжуулж байх нь зүйтэй байдаг. Хүүхдийн тоглоомын аюулгүй байдлыг хангах зорилгоор олон улсын стандартчлалын байгууллагын ISO 8124 буюу тоглоомын аюулгүй байдал гэсэн багц стандартуудыг Монгол улсын стандартаар баталсан байдаг. Энэхүү багц стандартууд нь 4 хэсгээс бүрддэг байгаа. За тэгэхээр Монголын буюу MNS ISO 8124 гэсэн багцад 1 2 3 4 гэсэн энэ дөрвөн багцны эхнийх нь болохоор нэгдүгээр хэсэгт аюулгүй байдал дотроо физик болон механик шинж чанараар аюулгүй байдлыг тодорхойлох гэсэн хууль байдаг. Хоёрт нь болохоор шатамхай байдал, гуравт нь тодорхой элементүүдийн шилжилт, дөрөвт нь гадна ба дотор ажигладаг савлуур болон гулгуур мөн түүнтэй адил тоглоомууд гэсэн одоо стандартууд багтдаг байгаа. Тэгэхээр ISO 8124-1, 2, 3 гэсэн энэ стандартыг таас мэдж явах хэрэгтэй байгаа. Тэгэхээр хэдийгээр энэ стандартууд Монгол улсад мөрдөгдөж байгаа боловч олон улсын хэмжээнд одоо хүртэл хүүхдийн тоглоомын найрлага орцыг тоглоомын шошгонд заавал заахыг хуульчилж журамлаагүй байгаа. Тэгээ тийм болохоор зарим тоглоомонд энэ хүүхэд 0-3 насны хүүхэд одоо энэ тоглоом 0-3 насны хүүхдэд тохиромжтой тоглоомоо гэсэн тэмдэглэл байдаг. За маш цөөн тоглоомд яг энэ тоглоомд ийм орсон байдгаа гэдгийг харуулсан байдгаа. Тийм болохоор бидний хүүхэдтэй худалдан авч өгдөг тоглоомд шошго байдаг боловч уг шошго нь тухайн тоглоомын химийн найрлагыг харуулсан мэдээлэл төдийлөн байдгүй учраас аюулгүй бүтээгдэхүүнийг худалдаж авч байна гэж ойлгох тохиолдол байдаг. Тэгэхээр бид нар ийм шошго одоохондоо байхгүй байгаа учраас тэр чинээгээр бид нэр яг энэ аюулгүй байдал хангагдсан эсхийг мэддэг байх, мэдээлэлтэй байх хэрэгтэй байна. Хүн мэддэггүйгээсээ болж маш их эрсдлийг өөртөө болон хайртай гэр бүлдээ авчирч яадаг шүү дээ. Тийм болохоор бас яг энэ эрсдлүүдийн талаарх мэдээллийг танд хүргэж авч та маш олон хүмүүс бас өнөөдрийн нэвтрүүлгийг шеэрлээсэй гэж хэлэх байна. Тэгээ бас хүүхдийн тоглоом худалдаж авахдаа анхаарах зүйлсүүдийг тас тэмдэглэж аваасаа гэж хэлэх байна. Бас цээжилж мэдгүй байгаа ээж аав, эргэн тойронд байгаа ах дүүстэй ч гэсэн та танилцуулаасаа гэж хүсэж байна. За тэгээд хүүхдийн тоглоомыг худалдаж байгаа хүнээс бас тоглоомонд орсон химийн байдлын найрлагын тухай заавал асуух хэрэгтэй. Үнэхээр зарим хүмүүс мэдгүй учраас хүүхдэд аюултай тэр тоглоомуудыг худалдаалж байгаагаа өөрсдөө ч мэддэггүй дараад нь хариуцлага хүрхээ тэр хүмүүст маш ачаа болдог. Дээрээс нь асуудал илүү томордог байгаа. За тэнд худалдаа хийж байгаа хүмүүстэй тоглоом нь ямар найрлагатай болохыг
одоо хариулах ёстой байдаг байгаа. Зарж байгаа хүний хувьд хариулга үүрэх ёстой. За харамсалтай нь дэлгүүрийн худалдагч нар энэхүү мэдээллийг бүрэн өгч чаддаггүй, дээрэс нь мэдлэггүй байдаг. За зарим тохиолдолд бол манай захирал авчруулчаас би зөвхөн худалдагч нь учраас мэдэхгүй байна гэхэд таны амийг таглаад өнгөрөх тохиолдол байдаг. Хичнээн тийм ч гэсэн эцэг эх бүр худалдан авалт хийх болгондоо асууж лавлснаар өөрийн хүүхдийн эрүүл мэндийг хамгаалж бас тоглоомыг үйлдвэрлэх, импортлох, худалдаалах үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүст бас нөлөөлж чадах юм а гэдгийг бас хэлмээр байна. Тэгэхээр эргээд бид нар ирээдүйд болсон үр хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг хамгаалахын тулд бид нар өөрсдөө анхаарах зүйлс дээр анхаарч нөлөөлөх талбар дээр нөлөөлдөг байх хэрэгтэй байгаа. За тэгвэл яаж нөлөөлөх вэ? Бид нар ямар анхаарал тавих вэ тал дээр ерөнхий хэдэн зөвлөгөөг танд хүргээд өнөөдрийнхөө нэвтрүүлгийг өндөрлөе гэж бодож байна. За хамгийн ихний зөвлөгөө болохоор цөөн тооны чанартай тоглоом худалдаж авах зорилгыг та өөртөө тавиарай. Үнийг нь хар маш хямд тоглоом ихэвчлэн аюултай химийн бодис агуулсан байдаг учраас худалдан авахаас зайлсхийх хэрэгтэй. Хэн нэгэнд ч гэсэн хүүхүүдэд бэлэг авч өгөх гэж байгаа бол хоёр ойролцоо тоглоом байх юм бол тайлбарлах үнэтэйг нь авч өгөхийг сануулж байна. Бас уриалж байна. Яагаад гэвэл үнэхээр химийн бодис их байх тусмаа хямд үнэтэй байх нь их байна гэсэн судалгаа байгаа учраас тийм байгаа. За тэгвэл үнэн нь ойролцоо бол яах юм бэ гэж асууж магадгүй. Тоглоом үнэртэйд үзээрэй. Үнэртэйж үзээд маш хурц үнэртэй болоод хүрэхэд жоохон эвгүй ч юм уу эсвэл нэг жоохон онцгой гар ирж инүүлсэн ч зарим тохиолдолд арчилтай хүмүүс бол за магадгүй төмөрийн арчилтай байлгаа төмөр зүүлээ юу гүй юу шууд ингээл халуун оргил ирдэг. Тэрнтэй ялгаагүй тоглоом та хурж үзэхэд гартаа нь эвгүй мэдрэмж төрөөд арьсцын чимчгнээд ч юм уу тийм байх юм бол аваад хэрэггүй. Хүүхэд тоглоомыг унгах, эвдлэх, мушгих, түлхэх, шидэх зэрэг янз янзын тохиолдолд хурц үзүүртэй эсвэл хит жижиг хэсэг болон задардаг эд ангитай тоглоом бас байдаг тийм. Ийм эд ангитай тоглоомд та хүүхдээ хэр том насны хүүхдэд авах гэж байгаа бэ гэдгээс шалтгаалж шалгаж үзчихэж аваарай. За үүнээс шалтгаалаад гэмтэх хүүхдүүд ялангуяа хэтэрхий олон задардаг тоглоомуудад бол бага насны хүүхдүүд зайлгах гэх мэт эрсдлээс та хүүхдүүдийг хамгаалах боломжтой байгаа. Зайлгана гэдэг чинь тэр тоглоомыг бид нэр амдаа хийгээд зайлгаж байгаа хүүхдийн эрүүл мэндэд нөлөөлөх тоглоомыг авч байна гэсэн үг тийм. За тэгээд альва шин тоглоомыг задлаад ууршиж болох зарим нэг аюултай бодис ууршиж дуустал хэсэг хугацаанд хүүхдийн өрөөний гадна байлгаараа зарим тохиолдолд хүүхдийг бид нэр тоглоомын угааж цэвэрлэж бид нэр эрүүл ахуйн байдлыг хангах ёстой үднэс тоглоомноос ууршиж байгаа ч юм уу тоглоомноос гарч байгаа үнэрийг хүүхдүүдээс хол байлгах хэрэгтэй байгаа. За тэгээд тоглоомны ёс зүйн болон хэрэглээний бусад холбогдох их сурвалжуудаас дэлгэрэнгүй мэдээллүүдийг тайлбарлах олж авч байгааг хичээгээрэй. Сүүлийн үед бол янз янзын тоглоомууд гарч байна. Бидний бага үед баримлын шаврыг аяг хэрэгэлдэг байсан бол сүүлийн үед баримлын шаврыг орлуулах олон төрлийн баримлын шавар маягийн тоглоомуудыг их гаргаж байна. Тэгээ харах юм бол амар чимшиг хувцс завааруулахгүй байгаа чимшиг эсвэл олон давуу талтай байгаа юм шиг хэрнээ тийм тоглоомууд эргээд эрүүл мэндийн тал дээр хүүхдүүдэд химийн бодис хэтэрхийх найрлаганд нь орсон байдаг гэдэг утгаараа аюултай байх магадлал амар маш их байдаг шүү гэдгийг бас сануулмаар байна. За тэгвэл тоглоомыг худалдан авахдаа ямар төрлийн тоглоом гэдгээс нь хамааруулан танд хэдэн зөвлөгөөг өгье. За хэрвээ та хүүхэлдээ авах гэж байгаа бол охтуудын тоглодог хүүхэлдээнүүд ихэвчлэн хуванцраар хийгдсэн байдаг. Тэгээ тийм болохоор ихэнх нь химийн бодистой байдгаа гэсэн үг байгаа. Тэгэхээр тэдгээрийн хувцас, гоёл чимгэлт хэрэгсэлт цахилгаан эд ангиудыг агуулсан тохиолдол бас байдаг. За сүүлийн үед бол хүүхэд өөрөө тоглоомороо тоглоулаад айл гэртэж тоглоход хүүхэд нь уйлдаг, шээдэг ч юм уу эсвэл ямар нэгэн байдлаар нүд нь нээгддэг ч юм уу эсвэл гар хөлөө өөрөө хөдлөгдөг эсвэл явдаг гэх мэтчлэн хүүхэлдээнүүд байдаг. Тэгэхээр тодорхой хэмжээнд бас хуванцраар хийгдснээс гадна тэр тоглоомонд маань хэр их цахилгаан орон зай явагдаж байна.
их одоо хүүхдэд аюулгүй байна вэ гэдгийг тас байнга харж явах хэрэгтэй байна. За жижиг хүүхэлдээ худалдан авахаас зайлсхий гэсэн бас энгийн боловч маш чухал зүйлийг танд өгье. Ихэвчлэн чимэглэлийн гэсэн ангилалд хамаардаг болохоор тоглоом гэхээсээ илүү чимэглэл тал дээр ихэвчлэн анхаарсан учраас химийн бодис хууль эрх зүйн одоо хязгаарлалтанд хамаарагддаггүй байгаа. Тэгэхээр жижигхэн учраас эдгээр зүйл хүүхдийн тоглоом биш зүгээр чимэглэл гэдэг утгаараа маш их химийн бодистой одоо будганд нь ч юм уу эсвэл одоо түүхийн эдэнд нь маш их байдаг учраас энийг стандартаар одоо шалгах боломжгүй байдаг. Тэгэхээр аль болох жижиг хүүхэлдээнээс зайлсхийгээрээ худалдан авах гэж байгаа хүүхэлдээнийхээ шошгон дээр эко гэсэн тэмдэглэгээ байвал та аль болох тиймэрхүү одоо эко гэсэн тэмдэглэгээтэй тоглоомуудыг сонгоорой гэж хэлэх байна. Байхгүй бол бас нэг сэрдэж үзэж болох юм те, үнэрлэж үзээд бас хэр амархан одоо амархан үдэг юмдаа хугар ч юм уу эсвэл сүртээсэн юмтай болж одоо салхтаа ангилагдаж болох нэ гэдгийг таас анзаарах хэрэгтэй. Бас дээрэс нь хэрэглэхийн өмнө хүүхэлдээ болон одоо түүний чимэглэлүүдийг сайн угааж цэвэрлээрэ дөнгөж хүүхдэд маяга тоглоом шинээр нөхөд гаргаал багс одоо сав баглаанаас нь гаргаал шууд тоглодог. Гэтэл зарим тохиолдолд ухаалаг ээж аав нар савын нэвтэйхэн салгаад угаагаад хатаагаад хангалттай цэвэрхэн болсны дараа хүүхдүүдтэй бэлгэлдэг эцэгчүүдийг харсан байгаа. Тэгэхээр сур агууштай одоо дадал зуршил санагдсан. За тэгвэл хоёрдугаарт нь чихмэл тоглоомны хувьд энэ ангилалд маш их бамбрууш ордог байгаа тий. Бамбруушд бол маш их олон хүүхдүүд хайртай байдаг байгаа. За бамбрууш болон бусад төрлийн чихмэл тоглоомууд ордог байгаа. За урт ширхэгтэй нийлэг өслөг даавгаар хийсэн чихмэл тоглоом ихэвчлэн харшил үүсгдэг. Дээрэс нь даавууны найрын үсч ширхэгийг нь хүүхдүүд залгах аюултай байдаг. Дээрэс нь аюух одоо тоосыг өөртөө татдаг тоглоомын нэг бол чихмэл тоглоомууд байгаа. Тэгэхээр байгалийн гаралтай болон органик үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнд эко шошго байгаасыг нэгдүгээр та нийтдээ ер нь бүхэл тоглоомн дээр байгаасыг шалгаарай. За хэрэглэхийнхээ өмнө угааж сайн цэвэр агаарт хатаагаараа тэхгүй магадгүй бас да жоохон хүүхд зүнэрсэн ч юм уу харанхуй өрөөнд хатаах ч юм уу тий. Иймэрхүү байдлаар хүүхдээсээ нууж хатаах гэж байгаа тэгчээн бол эргээд тэр өрөөнд байгаа бохир болоод бактериуд тэр тоглоомд шингэчих учраас аль болох цэвэр агаарт маш сайн хатаагаад хүүхдтэй өөрөө гэж хэлж болмоор байна. За өнгөө ч юм уу эсвэл бэлэг дурсгалын тоглоомноос ер нь аль болох зайлсхийгээрээ иймэрхүү одоо бэлэг өнгөө тарагдсан зүйлс ихэвчлэн хямдхан байдаг. За хямдхан байдаг гэхээр бид нар түр юу гэж ярьсан мэлээ. Хямдхан тоглоомууд ер нь хүүхдийн эрүүл мэндэд хор хөнөөл ихтэй байдгаа гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. За тэгвэл модон тоглоомын хувьд юу гэж ярих вэ гэж асууж магадгүй. Тэгэхээр модон тоглоомонд таавар эвлүүлдэг тоглоом, хүүхэлдэйн байшин, угсардаг тоглоомд багтж байгаа. За тэгэхээр будаггүй хатуу модон тоглоом минь зарим нь аюулгүй боловч зарим нь аюултай байж болно. Тэгэхээр цавуу агуулсан модон тоглоом нь хор тав дөрөв үсгэж химийн бодис формалдегид агуулсан байх магадлалтай. Тийм болохоор тиймч аюулгүй тоглоом бол биш байх нь. За лаг болон хүнд металл түүний дотор хар туглаг агуулж болох модон тоглоомноос болгоомжлох хэрэгтэй. Зарим тохиолдолд нөгөө модон тоглоомнууд хоорондоо наалдах ч юм уу эсвэл дотор нь сорнц хийснээр хүүхдүүд нөгөө бүтээн босгоод одоо хүүхдүүд өөрсдөө хийж урлахад нь амар байдаг гэдэг үтнээс янз янзын төмрийн элементүүдийг бас оруулсан байдаг. Тэгэхээр таас энэ зүйлсийг анхаарч харах хэрэгтэй байх нэ. За наасан хэсгүүд нь аль болох цөөн бүрдсэн хатуу модон тоглоом худалдаж авахыг зөвлөж байна модон тоглоом дотроосоо. За тэгээд дээрэс нь лаг таггүй, будаггүй эсвэл байгалийн будгаар будсан эсвэл өнгөлгөөтэй химийн хоргүй тоглоомуудыг худалдаж авах хэрэгтэй. Эсвэл үедэл хүүхдүүдийг өнгөнгийн тоглоомоор маш их тоглуулж байгаа тэр дундаас яг модон тоглоом дотроо лаггүй бодгийг нь тайлбарлах одоо зүгээр ингээд хуурайдаад гоё зөөлөн болгосон янз янзын өнцгнүүдийг нь бүөрөнхий болгоод хүүхдүүд
тоглосон чи эргээд магадгүй нэлээд өндөр барилга бариад тэрийг нурааж унаасан ч гэсэн хүүхдүүдийн гар гэмтгээргүйгээр хурц үзүүгүйгээр хийсэн тийм модон тоглоомуудыг танд санал болгож байна. За тэгээд хуванцар тоглоом маш байгаа штэ зах зээл дээр. Хуванцар тоглоомыг тэгвэл авахтаа яах вэ? Юун дээр анхаарах вэ гэх юм бол зөөлөн хуванцар тоглоомд одоо синтетик эрзэн тоглоом, шаар, зөөлөн хуванцар гэх мэт тоглоомод багтдаг. Эдгээр нь болохоор дааврын тогтолцоонд нөлөөлөх флатад нэгдлийг бас агуулж байдаг. Тэгэхээр хатуу хуванцар тоглоом нь флатад бага агуулах магадлалтай. Тийм болохоор флатадын хувьд хатуудыг нь та сонгох бол арай бага орцтой байх магадлалтай гэсэн үг. Гэсэн хэдий ч эдгээр тоглоомууд заримдаа хүнд металл болон бусад аюултай бодисуудыг агуулж байж магадгүй. Тэгэхээр танд ямар зөвлөгөө өгч байна гэхээр байгалийн эрзэн тоглоомыг сонгох хэрэгтэй. Бас түрүүний хэлжсэн шиг эко гэдэг тэмдэглэл байна уугүй юу? За дээрэс нь тэмдэглэгэн дээр PVC free буюу free phthalate гэсэн бичгтэй байх юм бол энэ флат агуулгадаагүй бүтээгдэхүүн гэсэн үг байгаа. Тэгэхээр ийм бичгтэй поливинилхлор болон плафатыг агуулга бүтээгдэхүүнийг та сонгоорой гэж хэлэх байна. Тэгэхээр дахиад энэ тэмдэглэгийг хэлье. PVC free гэсэн бичиг. Дээрэс нь free flat гэсэн байгаа. Энэ талаараа PHTHALATE гэсэн одоо монголоор бол flat гэд ташаатуулсан FTALAT гэсэн хими элемент байгаад байгаа. Тэгэхээр яг ийм хими элементүүдийг ороогүй бүтээгдэхүүнийг та сонгороо. За магадгүй бас зөвхөн энэ хоёроос гадна free гэд өөр хими элементүүдийг тэмдэглэсэн шошготой тоглоом байх юм бол тэдгээр хими элементүүд ороогүй гэсэн утгатай болж таарах нэ. Тэгэхээр химийн бодис хүчтэй унартаж байна уугүй гэдгийг бас та өөрөө үнэрлээд шалгаад бас шошгыг анхаарч үзээрэй гэж хэлэх байна. За тэгвэл гоо сахны болон будгийн хэрэгсэл байдаг. Энэ ангиллалд болохоор тосон будаг, будгийн харандаа, усан будаг, баримлын шавар, гарын болон нүүрний усан будаг байдаг. Бас гоо сахны будгийн иж бүрдэл зэрэг энэ ангиллалд багтдаг байгаа. Тэгэхээр гоо сахны иж бүрдэл нь хар туглаг, формальдегид болон флатад агуулгаддаг. Тэгэхээр 2009 онд Канадын засгийн газрын эрүүл мэндийн холбооноос хүүхдийн нүүрний будагт хар тугалах хүнцэл, мөнгөн ус, кадми, суурма зэрэг хүнд металл зөвшөөрөгдөх хэмжээс хэтэрсэн болохыг мэдээлж байсан маа. Тэгэхээр хүүхдийн тоглоом нь насан туршид одоо эдгэршгүй харшил үүсгэж болзошгүй учраас та худалдаж авахгүй байхыг бас анхаарч байх хэрэгтэй ахнаа. Тэгээ хүнсний болон ургамлын будагтай бүтээгдэхүүнүүдийг аль болох сонгоорой гэж хэлэх байна. Тэгээ бас дашин дуртагд сая 2009 онд Канадын засгийн газрын эрүүл мэндийн холбооноос хүүхдийн нүүрний будагт ийм металл их хэмжээгээр илэрсэн гэж гарч байгаа бол Монгол улсын хувьд болохоор саяны танд хэлээд байгаа MNS ISO гэсэн энэ олон улсын стандартчлалыг 2010 онд баталсан байдаг. Гэтэл өнөөдрийн байдлаар энэ стандартад нийцсэн тоглоомуудыг яг оруулж байгаа гэсэн баталгаа бол одоохонтой хангалттай биш байгаа. Тийм учраас эцэг эхчүүд хайртай хүүхдүүдэд гэр бүлийнхнийгаа хамгаалахын тулд өөрсдөө бид нар мэдлэгтэй байх шаардлагатай байгаа. Тэгэхээр мэдээллийн 900-д бид нар мэдгүйгээсээ болоод хайртай хүүхдүүдэд харшилтай, насан туршид зовиортой, захтнаатай, эмийн хамааралтай болгох эсэх нь эргээд бидний сонголтон дээр байгаа шүү гэдгийг бас хэлмээр байна. За хамгийн сүүлд нь болохоор цахилгаан үүсгүүртэй тоглоомууд байдаг. Тэг ялангуяа хүүгүүд агих удирдахтай машин тоглоомуудад агих дуртай байдаг. Энэ хэсэгт болохоор зайгаар болон цахилгаанаар ажилладаг тоглоомууд багтдаг. За жишээлх юм бол DVD тоглоом, цахим тоглоом, гар утас, цахилгаан, машин, галт тэрэг, компьютер зэрэг электрон бараа бүтээгдэхүүнүүд багтдаг байгаа. Тэгэхээр эдгээр тоглоомны зайн одоо гойцноос үүсэх бромт нэгдлийн хордлого дордлогын эрсдэлтэй гэх ч юм уу те янз бүрийн одоо аюултай эрсдлүүдийг бас
дагуулж байдаг. Тэгэхээр эдгээр тоглоомнуудыг тоглохтой та цахилгаан уран зайн дотор хүүхдэд байлгаж ин гэдэг утгаараа сонгохдоо ч гэсэн зөв сонголтыг хийгээсэй гэж хэлэх байна. Тэгэхээр бага насны хүүхдүүдэд цахим болон зайгаар ажилладаг тоглоомуудыг авч өгөхөөс ер нь зайлсхийхэн дээр тодорхой хэмжээнд том болоод энэ тоглоомороо зөв тоглож чаддаг насанд хүрэхтэн та яс эдгээр цахилгаан үүсвэртэй тоглоомуудыг авч өгөөрэй гэж хэлэх байна. За тэгээд өнөөдрийнхөө нэвтрүүлгийг ингээд өндөрлөе гэж бодож байгаа. Нэвтрүүлгийн цаг бас болсон байна. Өнөөдрийн нэвтрүүлгийн талаар та мэдээллүүдийг илүү их дэлгэрэнгүй мэдье гэж хүсэх юм бол би өнөөдрийн нэвтрүүлгийнхаа мэдээллийг нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн нийгмийн эрүүл мэндийн лавлгаа төвийн эрүүл мэндийн шилгээний ажилтнгийн уянгагийн бэлтгэсэн мэдээлэлээс хүргэсэн байгаа. Тэгэхээр та эрүүл мэндийн хүрээлэнгийн мэдээллүүдийг эрүүл мэндийн лавлгааны төвийг бас хаяа төвийн мэдээллүүдийг та сая орж харж байгаарай гэж хэлэх байна. Үнэхээр хайртай гэр бүлийнхэнтэй хонгорч цөвөрсөө эрүүл байлгаа, эрүүл орчинд өсгөе гэж бодож байгаа бол бид өөрсдөө мэдээлэлтэй байх хэрэгтэй цаг үе аль хэдийн ирсэн байна. За тэгээд танд болон таны гэр бүлд эрүүлийн сайн сайхан бүхнийг хүсье өрөөе. Таны ажил хөдөлмөрт амжилт хүсье. Дараагийн нэвтрүүлгээр уулзлаа. Түр баяртай.